Өдрийн мэнд хатнаа байна. Мэдээллийн чанартай бичлэгүүд, контентууд хийгдээд явж байгаа. Үүний дагуу хоёр дахь бичлэгээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр ярих сэдв юу гэхээр нэгдсэн үндэсний байгууллагын талуудын баг хурал буюу КООП-ийн тухай товч өгөө тодорхой ярихыг зорино. За үндсэндээ Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын цэцэрлэгтэй тэмцэх тухай конвенцэд 1996 онд элсэж орсон байдаг. За анхны нэгдний орсон орнуудын нэг. За ингээ 30 жилийн дараа Монгол их орондоо Улаанбаатарт КООП-17 буюу талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулахаар бүтээл ажиллаа хангаад явж байгаа шиг байна. За КООП гэж юу хэлээд байна гэхээр дэлхийн улс орнууд хамтран шийдвэр гаргадаг, бодлого тодорхойлдог олон улсын дээд хэмжээний хурал уулзалт. За энэ хуралд бол улс орны тэргүүд, сайд нар, за шинжээчид, төрийн бас байгууллага гэгчлэн хүмүүс оролцдог. За энэ хурлаар бол шууд төсөл хэрэгжүүлдэг, санхүүжил шууд олгодог. За ямар нэгэн байдлаар зээл тусламж тараадгүй гэдгийг хэлхэн зүйтэй баг. За үндсэндээ бол 3 том байгаль орчны конвенц байдаг. За нэгт нь бол уур амьсгалын КООП буюу жил бүр зохион байгуулагддаг бидний мэдэх Парисын хэлцээр. За голчлон хөлөмжийнхээ тасан зохицох, уур амьсгалыг санхүүжүүлэх дээр голчлон асуудал ярилцаж за шийдвэр тогтоолуудаа олон улсын түвшинд гаргаад явдаг байгаа. За хоёрт нь бол зөвлөлтийн КООП буюу зөвлөлт газрын дор адил, газрын менежмент, за гангийн бодлого дээр голчлон гол асуудлуудаа яриад бодлого шийдвэрүүдээ гаргаад явдаг байгаа. 2 жилд нэг удаа зохион байгуулдаг. За 2024 онд КООП-16-г Сауди Араби, Риад Our Future, Our Land, Our Future гэсэн үрэтгээр зохион байгуулагдсан байлээ. Гол төлөв гангийн бодлого, одоо гангийн санхүүжил дээр төвлөрч асуудлуудаа ярьж бодлого шийдвэрээ гаргаад явж исэн байлээ. За гуравт нь бол биологийн олон янз бүрийн КООП буюу байгалийн нөөцийг хамгаалах, за генетикийн нөөцийг хамгаалах, байгалыг хамгаалах, за байгаль хамгаалахаас санхүүжил зэрэг гол асуудал дээр төвлөрч ярьдаг. За энэ 3 КООП-ыг нэгтгэхэд дэлхийн тогтвортой хөгжлийн тулгуур бодлого гэж хэлдэг байгаа. За Монгол улс КООП-д ямар одоо үүрэгтэй манлайлж оролцох вэ гэхээр мэдээж хэрэг хост country буюу зохион байгуулагч улс, аюулгүй байдал, за хурлын зохион байгуулалт, хурлын байр, дэд бүтэц, тэгээд хурал зохион байгуулах удирдах талуудын зөвшөлтийг дэмжиж оролцох нь бол зүй ёсны хэрэг. За үндсэн гол асуудал болох цөлжилт газрын дороотлол дээр яаж оролцох вэ гэхээр миний бодлоор бол Монгол улсын нийт газар нутгийн 80 орчим хувь нь за байгалийн бэлчээрийн мал аж ахуй дээр суурилсан, за 78 орчим хувь нь ямар нэгэн байдлаар газрын дороотлолд орцсон цөлжилтэд нэрвэгдсэн гэж үздэг. За тэгэхээр бэлчээр бол экосистем, бэлчээр бол уурын захирлын шийдэл, за бэлчээр бол амжиргаа гэдэг энэ 3 уялдаа холбоогоо холбож олон улсын түвшинд гаргаж онцлог байдлаа тодорхойлж хэрэгжилт бодож шийдлээ ярьж практик дээр ямар хэрэгжүүлэх боломжтой гэдгээ ярьж олон улсын анхаарал татах зүйтэй байх гэж бодож байна. За дээрэс нь ойн салбар бол ямар үүрэгтэй оролцох вэ гэхээр түрүү хэлсэн 3 КООП-ийн яг огтлцол дээр нь ойн салбар байдаг. Энэ 3 КООП-ыг уялдуулж байдаг ийм онцлогтой салбар. За мэдээж зөвлөлтийг сааруулах, ойжуулалтыг их доройцоог сэргээх гэгчлэн хамгаалтын зурвас байгуулах гэгчлэн бол хамгийн бодиттой ийм шийдэл байдаг. За Монгол улсын КООП-ыг зохион байгуулснараа Монгол улсад ямар үр ашигтай юм бэ гэж. За мэдээж хэрэг бол дэлхийн улс орнуудын манлайлж оролцож байгаагаар олон улсын дипломат нэр хүнд бол өсгөн. За дээрээс нь хилцээд бол шууд нөлөөлөх боломж бүрдэнэ. За олон улсын анхаарлыг татна. За донор улсуудаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. За эдийн засгийн бол богино хугацааны нөлөөлөл бол мэдээж хэрэг байгаа. Аялал жуулчлал, тээвэр, за эдийн зочд буудал гэгчлэн тий. За ингээд энэ жил 8 дугаар сард Монгол улс зохион байгуулагдах нэгдсэн үндэсний талуудын 17 дугаар баг хурлыг Restoring Land, Restoring КООП гэдэг ийм үрэтэ оролцож байгаа маань. Тэгээд peace.